Йошуагийн хашгираа гэсэн сэдвийн хүрээнд та бүхэнтэй хамт Бурхны үгсээ судлахад энэ цаг мөчийг зориулъя. 3500 орчим жилийн өмнө Израильчууд нүглийн газар Египтээс гарч сүү зүгийн балаар урсах Канаан нутаг руу хөдөлсөн байдаг. 40 жилийн урт аян зам хэдийгээр янз бүрийн цэвэршүүлэлт, итгэлийн элдв сорилтоор дүүрэн урт удаан хугацаа байсан ч эцэст нь Бурхны амласан ёсоор тэд Канаан нутагт хүрсэн юм. Бурхан тэр нутгийг өөрийн ард түмэндээ өгөхийн тулд Канаанд байсан өөр үндэстнийг бүгдийг нь хөөж гаргаад Канааныг эзэлж авахт нь тэдэнд тусалдаг. Тухайн үйл явц болгонд Бурхан Израильчуудтай хамт байж ямар нэг хүндрэл бэрхшээлгүйгээр эзэж авах үйл хэрэг бүрэн дуусаж байгаа үйл явдлыг Йошуа номны 1-р бүлгээс сүүлчийн бүлэг хүртэл уншвал олж мэдэж болно. Египтээс гарсан 600 мянган ирчүүдээс зөвхөн Йошуа, Калеб хоёр л Канаан нутагт орсон гэж Библиэд бичсэн байдаг. Энэ хоёр хүнд онцгой ямар нэгэн зүйл байсан. Тэдний Канааны талаарх найдвар их байсан төдийгүй Бурхны амлалтанд итгэх итгэлийн хувьд ч төгс байсан. Бид ч одоо Тэнгэрийн хаанчлалын талаарх Бурхны амлалтыг хүлээн аваад байгаа, тийм үү? Мөнхийн Тэнгэрийн хаанчлал одоо ойрцоор л байна. Израильчууд 40 жил цөлийн амьдралд туйлдахдаа бид цөлд амьдрсан нь дээр юм биш үү? Эсвэл өмнө нь Египтэд амьдарч байсан үе рүүгээ буцсан нь дээр юм биш үү гэсгээсэн. Библи янз бүрийн л хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Өнөө үед ч хүмүүс Бурханд итгэж Тэнгэрийн хаанчлалыг мөрөөдөн найдвар тавьдагч өмнө нь ертөнцийн амьдралаар амьдрахад ядчил сонирхолтой байж дээ гэж бодоод ертөнцлөг хүсэл давтаж урдын юмд сэтгэл нь хоргодоод эцэст нь мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг алдахад хүрэх мунхаг харамсмаар байдал дэндүү их гаргадаг. Бурхан Йошуа, Калеб хоёр бусдаас өөр оюун ухаантай, бусдаас өөр итгэлийн ухаантай байсан. Тиймээс Бурхан тэр хоёрыг заавал Канаан нутагт оруулна гэж амласан байдаг. Ийм байдлаар Бурхан тэдэнд амлалт өгч шийдвэрээ шууд гаргаж байгаа дүр зургийг бид харж болно. Өнөө үед энэ хүн ингэж сайхан амьдарч тэр хүн тэгж хөвгөлтэй амьдарч байхад би л яагаад ийм юм бол гэж мунхаг хайрцуулалт хийдэг хүмүүс бий. Сионы бүх хүүхдүүд өөр ихнийж орч чадахгүй сүр жавхлант ертөнцөд хөл тавихын тулд Бурхны өдөрдмжийг хүлээн авч байгаа, тийм үү? Улмаар Бурхан бидний төлөө яруу алдар Тэнгэрийн хаанчлалыг бэлтгэж байгаа, тийм биз? Бид энэ амлалтанд итгэх ёстой. Бид цөлд суурьсан хүмүүстэй ижилхэн бодолтой байж яавч болохгүй. 3500 жилийн өмнөх түүхийг харгалзан үзээд өнөө цаг үе та бүхнийг чиг хандлага тодорхой байлгаасаа гэж хүсэх байна. Тооллого 13 дугаар бүлэгт тандагчдыг илгээн Канаан нутгийг тандуулаад тэд ирж ард түмний өмнө үдсэн хардснаа илтгэж байгаа дүр зураг гардаг. Тэдний ихэнх нь базаахгүй мэдээ тараасан боловч Йошуа, Калеб хоёр игээгүй. Бурхны амласан газар шүү дээ. Тэр амлалт өчүүхэн ч өөрчлөгдөхгүй. Тэдний бурхад тэднээс зайлуулагдсан. Бурхан бидэнтэй хамт байна. Тэднээс бүү ээ. Йошуа юу гэж хашгирсан бэ? Тэд бидний хоол болно гэж. Йошуач гэсэн Канааны авраг өрөвдөн болох Анакчуудаас айсан байх. Мэдээж айсан л байж таараа. Тэрээр бусад 10 тандагчтай яг адилхан зүйл харсан шүү дээ. Гэсэн ч түүнд ялгаатай тал байсан. Хэдийгээр тэд бүгд адилхан зүйл харж, адилхан айдас мэдэрсэн ч гэлээ. Йошуа, Калеб хоёрын зүрх сэтгэл Бурхан амьдарч, Бурхны амласан амлалтанд туйлаа сэтгэх итгэл тэдэнд байсан.
Гэвч бусад хүмүүс нөхцөл байдлыг хараад Бурхны амлалтыг юу ч биш юм шиг санан үл хэрэгсэж зөвхөн бодит ертөнцид тулгарсан асуудлуудад ач холбогдол өгсөн. Тиймээс тэд бид яасан ч тэр хотыг эзэлж чадахгүй. Тэд хүн шиг бид царцаа шиг байхад яаж бид ялж чадах юм бэ гэдэг. Бурхан тэдэнд өгнө гэж амласан газар байтал тэд Бурханд итгэх итгэлээ гэж сэтгэлээр унсан. 3500 жилийн өмнөх түүх бидний үед ч яг тэр хിവэрээ давтагдж байгаа. Гэр бүлүүдээ тэгвэл бид ямар хүмүүс болох ёстой вэ? Йошуа, Калеб хоёр шиг Бурхны бидэнд өгнө гэж амласан сүү зүгийн балаар урссан Канаан нутагт итгэх итгэлтэй байх ёстой биз дээ? Эсвэл тэд хүн шиг бид царцаа шиг гэж бодоод сэтгэлээр унаж бууж өгөх ёстой юу? Энэ үед бид одоо яг ийм салаа зам дээр зогсож байна. Бидэнд тэдэнтэй адилхан нөхцөл байдал тулгараад байна. Тэнгэрийн хаанчлалын талаарх баттай найдварт хийхгүй бол би ч гэсэн дэлхийн бусад хүмүүс шиг энэ тэрийг хийж үзмээр байна гэж бодоод итгэлийн тухайд ямар ч бэлтгэл байхгүйгээр ертөнцийн нүд булаах юмд л татагдана. Үүнээс болоод өөртөө олон сорилтыг дуудах нөхцөл байдалд ороход хүрнэ. Тооллого 14-р бүлгийн 6-р ишлэл. Нутгийг тандсан хүмүүсийн дотроос Нүний хүү Йошуа болон Ефүнегийн хүү Калеб нар хувцаа урж Израилийн хүүгүүдийн даяар хотол түмэнд ярин бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Хэрэв эзэн биднийг таалбал тэр биднийг тэр нутагт аваачиж тэрхүү сүү зүгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн эзний эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айх тун гэлээ. Энэ бол Йошуагийн хашгираан байв. Тэд бидний хоол болно. Бурхан сүү зүгийн балаар урссан Канаан нутгийг бидэнд өгнө гэж амласан. Тэд хэдий бадруун хүчрэхэг байсан ч тэдний цайс хэдий бат бөх дээлдэшгүй харагдсан ч Бурхан ямар ч аргаар хамаагүй тэр газар нутгийг бидэнд өгнө гэж амласан гэж хэлдэг. Тэд Бурханы хүн төрлөختөнд өгсөн амлалтанд туйлын итгэлтэй байсан юм. Тэр хоёр л Канаан нутагт орсон байдаг. Египтээс гарсан 20 ба түүнээс дээш насны 600 мянган эрчүүдээс хоёрхан хүн л сүү зүгийн бал урсдаг Канаан нутагт орсон байгаа юм. Өнөө үеийн бид ч мөн Тэнгэрийн хаанчлалын тал дээр туйлын найдварт хийж байгаа хүмүүс л Бурханы амлаж бэлтгэсэн мөнхийн Тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн итгэлийг ухааруулахын тулд Бурхан 3500 жилийн өмнө энэ түүхийг удирдсан биш үү? Бид энэ ертөнцид амьдарч байгаа болохоор үзэж харах зүйлч их, нүд байсгах зүйлч их, ертөнцийн хүмүүсийн амьдрах арга барилч олон янз. Эдгээр зүйл нь сонирхол татаж, атаархал төрүүлж, авахыг хүссэн юмч их байдаг. Гэсэн хэдий ч бидний гол зорилгоо тавих ёстой газар хаана вэ? Одоо бидний алхаж байгаа энэ зам бол Канаан руу явах зам. Сүнслэг Канаан, мөнхийн Тэнгэрийн хаанчлал явах аян замд гараад байгаа тийм үү? Сатан бидний эргэн тойронд байгаа түмэн янзын зүйлээр бидний зүрх сэтгэлийг сарниулж, сэтгэл санааг маань өөмрүүлдэг. Гэр бүлүүдээ бид ийм үед эрүүл ухаантай байх ёстой. Үүнийг хийлээгээд яавал гэж бусад хүмүүс бүгд л хийдэг юм чинь гэж бодохын оронд бидний амьдрал бусдаас илт ялгаатай гэдгийг сайн бодоорой. Тэр үед Йошуагийн хашгирсан хашгираанд бид нэгдэх ёстой юм. Тэд бүгд бидний хоол болно. Йошуа асар их зоригтой цэрэг арим удирдаж тэднийг дайчлахдаа чадварлаг гарамгаа байсандаа тэгж хашгирсан юм биш.
Бурхан өгнө гэж амласан учраас би хэдий дутууд улмигч гэлээ гарцаагүй сүү зүгийн балаар урсдаг Канаануудыг Израиль үндэстнийх болно гэдэгт бат итгэлтэй байсан. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалч ялгаагүй. Бид Тэнгэрийн хаанчлалд туйлын итгэлтэй байж Бурханы амлалтанд бат итгэвэл ертөнцийн янз бүрийн сорилт шалгуурыг ялан гарч чадна. Тэгэхгүй бол тэр хүн ингэж амьдарч байна, энэ хүн тэгж амьдарч байна гэж бодоод байнга л ертөнцид нүдээ унгаад мунхаг харамсалтай байдалд орох юм. Анхандаа бол Тэнгэрийн хаанчлалын зүйлсийг нэн тэргүүн тавьдаг байснаа дараа нь 2 дугаар тавьж, дараа нь 3 дугаар тавьж, байрыг нь хойшлуулсаар л байна. Тэгсээр эцэстээ Израиль ард түмэн шиг алтан дуглан шүтээнд мөргөх үйлдэл хийн. Моб эмэгтэйчүүдэд уруу татагдсан дэндүү харамсмаар түүхийг Бурхан Библиэд ил тод тэмдэглэсэн. Өнөө үед Тэнгэрийн хаанчлалын Канаан руу явах аян замд Йошуа Калеб шиг Бурханы амлалтанд туйлаа сэтгэх итгэл найдвар байхгүй бол бид бүгд 40 жилийн аян замд ийм ч шалтгаанаар, тийм ч шалтгаанаар бүгд сүрэх болно. Мөнхийн Тэнгэрийн хаанчлал нүдний өмнө дэндүү ойрхон ирээд байна. Йошуа тэр хүмүүсийг өчүүхэн гэж үзсэндээ тэд бидний хоол болно гэж хэлсэн юм биш. Харин Бурханы амлалт Йошуагийн зүрх сэтгэл маш хүн хоногшсон учраас тэр. Нөгөө тал нь том байна уу, жижиг байна уу хамаагүй. Бурхан амласан газар учраас тэр амлалт заавал биелнэ гэдэгт Йошуа туйлын итгэлтэй байсан болохоор эцэстээ Ериход орж Канааныг эзлэх үйл хэрэг Бурханы хүсэл дотор маш амжилттай явагдсан. Өнөөдөр Йошуагийн хашууран гэсэн сургаалаар дамжуулан бид ч бас дотроо байгаа сүнсээ сэрээцгээе. 40 жил биш, 400 жил өнгөрсөн ч бидний итгэл өөрчлөгдөх ёсгүй. Калебийн талаарч мөн Бурхан Библиэд ивэлтэйгээр тэмдэглэсэн байдаг. Чөлөөр 40 жил явж Канааныг эзлэх хүртэлх хугацаа нийлээд 45 орчим жил болсон байдаг. Канаан нутгийг тагна гэж дуудагдахдаа тэрээр 40 настай байсан. Тэрээр 85 нас хүрсэн хойноож Бурханд амлалтанд нь итгэх итгэл жаахан ч өөрчлөгдөөгүй. Тиймээс Израильчуудад газар нутаг хуваарлах үед тэрээр хамгийн хэцүү уулархаг бүс нутгийг өөрт нь өгөхийг хүссэн. Уулархаг нутагт нь Анакчууд амьдарч байжээ. Анакчууд гэхээр авраг бит хүмүүс. Авраг том биетэй хүчрхийг овгийнхан амьдардаг газрыг 85 нас хүрсэн өвгөн. Би тэднийг бүгдийг нь хөөн зайлуулна. Тэр газрыг надад өгөөч гэдэг. Бусд нь аль хэдийн сэтгэл ханаад газар нутаг эзэлж авах ажилд удаашралтай хандаж байсан тул Йошуа харамсаж бачимдан Бурхан эзний та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явуулгүй. Хэдий хүртэл лалгнах гэсэн юм бэ гэж хэлж байгаа дүр зураг Йошуа 18 дугаар бүлэгт тэмдэглэгдсэн байдаг байхаа. Энэ эрен үед ч бид Калеб, Йошуа хоёрын шиг итгэлтэй байх ёстой. Бурхан тэдэнд Канаан нутгийг амласан шигэ Тэнгэрийн хаанчлал сүнслэг Канааныг бидэнд амласан. Бурханы амласан нутгийг олж авахын тулд Калеб 85 нас хүртлээ жаахан ч амралгүй, өчүүхэн ядарч туйлдаагүй. Бусдын айгаад ойртож чадахгүй байсан тэр газрыг тэрээр Бурхан амласан газар биш үү? Бурхан амласан юм чинь Анакийн үр дүн байтугай Голиотоос авраг овгийнхан амьдарч байлаач. Тэднийг хөөж гаргана гэж хэлсэн. Бурханы амласан газар гэсэн итгэлээр үйлдсэн.
Калебийн түүхийг харахад Бурхан Калебийн итгэлийн ухааныг бусад хүмүүсийнхтэй харьцуулшгүй гэж айлтсан байдаг. Иймээс Бурхан онцгой магтаж Йошуа, Калеб хоёрыг л Канаан нутагт орохыг зөвшөөрсөн. Тооллого 14-р бүлгээс харъя. Тэд бидний хоол болно. 9-р ишлэл. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айх тун гэлээ. Энэ бол Йошуагийн хашгираан байв. Энэ хоёр хүн Канаан нутагт орж чадсан нь нэгэн төрлийн үлгэр жишээ болсон. Калебийн тухайд Бурхан хэрхэн үнэлж дүгнснийг нь ч бас харцгаая. Тооллого 14-р бүлгийн 20-р ишлэл. Тинхүү эзэн айлдахдаа чиний үгээр би тэднийг өршөөлөө. Гэвч би амьд бүх дэлхий эзний яруу алдраар дүүрэх болно. Египт болон цөлд миний цог жавхланг болон миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа. Ийхүү 10 удаа намайг сорин миний дуу сонсоогүй бүх хүн эцэг өвгөд нь миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд намайг өдөөн хатгасан хүмүүсийн хинэнч түүнийг үзэхгүй. Харин миний зарц Калеб ямар байв гэж байна? Замын дунд унсан тэднээс Калебийн итгэл өөр байсан гэсэн байна. Англи Библиэд different spirit гэж илэрхийлж тэдний оюун ухаан өөр гэсэн байдаг. Замын дундаас няцаж, замаа алдаж, хасагдсан хүмүүсээс Калебийн итгэлийн ухаан өөр байсан гэжээ. Харин миний зарц Калеб өөр сүнстэй байж намайг бүрэн дагсан тул түүний орсон тэр нутагт нь би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно гэжээ. Сүү зөгийн бал урссан Канаан нутагт Йошуа Калеб хоёр орсон. Үүнийг бид 3500 жилийн өмнөх түүх төдийхнээр үзэх ёсгүй. Бурхны амласан амлалтын газар болох мөнхийн Тэнгэрийн хаанчлалд бүрэн орохын тулд Йошуа Калеб хоёр шиг Бурхны амлалтанд итгэх туйлын итгэлтэй байх ёстой. Тийм итгэл байхгүй бол ертөнцийн хүмүүс ингэж амьдарч байна. Тэр хүн ингэж амьдарч байна гин. Хорогдох хот болсон энэ дэлхий дээрх хүмүүсийн амьдралыг өнгийн харвал тэр чигтээ зовлон гаднаа л тэгж харагдаж байгаа төдий ихэнхийнх нь амьдрал зовлонтой. Тиймээс л Бурхан энэ дэлхийн бүх хүнийг бүрч инэрлийн нүдээр хардаг юм. Цаашид үхэл байхгүй, гашуудал байхгүй, үе гашуу байхгүй, өдөр бүр баяр хөөр бэлгдэг ертөнцийг бидний төлөө бэлтгэж бүтээгээгүй гэж үү? Израильчуудад сүү зүгийн балаар урссан Канаан нутгийг бэлдсэн шигэ одоо Тэнгэрийн хаанчлалыг бэлдээд биднийг хүлээж байгаа. Тооллого 14-р бүлгийн 30-р ишлэлийн үгнээс харцгаая. Бурхан яагаад Йошуа Калеб хоёрыг Канаан нутагт орж чадах хүмүүс болгож сонгосныг нухацтай судлаад бид бүхэн ч бас ийм итгэл, ийм найдвартын Бурхан руу очих учиртай юм. 14-р бүлгийн 30-р ишлэл. Та нарыг суурьшуулахаар миний тангараалсан тэр нутагт Ифүнегийн хүү Калеб болон Нүний хүү Йошуа нараас өөр хэн ч орохгүй. Йошуа Калеб хоёрын гавьяа юу вэ гэж бодоод үзэхэд тэд Канаан тавьсан найдвараа хоромхон зурж алдаагүй. Бурхан амласан л бол тэр амлалтанд нь туйлын итгэлтэй байсан. Түүнд л үргэлж найдвараа тавьдаг байж өөрсдийн ирээдүйгээ тэр чигт нь үүндэл зориулж ирсэн болохоор тэд эцэст нь Канааныг эзлэх ажлыг бүрэн биелүүлж чадсан байдаг. Йошуа 18 дугаар бүлэг рүү очиод судалцгаая. Йошуа 18 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл. Иймээс Йошуа Израилийн хүүгүүдэд
эцэг өвгдийн тань Бурхан эзний та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явуулгүй та нар хичнээн лазагнах гэсэн юм бэ. Энд дайлж эзэмшихээр явах гэснийг өөр орчуулгад дайлж эзлэхээр явахгүй хичнээн лазагнах гэсэн юм бэ гэж илэрхийлсэн байдаг. Бурхан хэдийн Канаан нутгийг бүхэлд нь Израильчуудад өгнө гэж амлацгаад байсан. Тийм үү? Бурхан аль хэдийн амласан газарт бол тэр газрыг эзлэхээр явах ёстой нь тэдний үүргийн нэг хэсэг байсан. Гэсэн ч 7 овог эргэлзэж өмнөө байгаа бодит байдалд сэтгэл ханаад байж тэд хөлөөж хөдлөхийг хүсээгүй. Йошуа бачимдсан. Энэ газар нутгийг бүхэлд нь Бурхан та нарт өгнө гэж амласан. Гэтэл яагаад тэр амлалтыг биелүүлэхийн тулд тэдгээр газар нутгийг эзэлж авах ажлыг ингэж хойшлуулна вэ гэдэг. Нөгөөтэйгүр Калеб тэдэн шиг байгаагүй. Бурхан яагаад Йошуа Калеб хоёрыг сүү зүгийн бол урсан Канаан нутагт оруулсан юм бол? Йошуа 14-р бүлгийн 6-р ишлэлийг харцгаая. Тэгтэл Гэлгал Йошуа дээр Юдагийн хүүгүүд ирэв. Тэднээс Кенез хүн Ифунегийн хүү Калеб түнд Кадеш Барнеад Бурханы хүн Мосеогоор дамжуулан та бид хоёрын тухай эзэн юу хэлснийг та мэднэ. Эзний зарц Мосе намайг Кадеш Барнеагаас уг нутгийг тандуулахаар явуулахад би 40 настай байсан. Би түнд хариу болгон зүрхэндээ байснаа авчирсан. 8 дугаар ишлэл. Харин надтай хамт явсан ах トゥ нар маань хүмүүсийн зүрхийг өхүүлсэн. Гэвч би өөрийн Бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан. Иймд Мосе надад тэр өдөр тангаргалан хэлэхдээ хөл тавин алгасан тэр газар нутаг чинь чамд болон үр хүүхдэд чинь өөрд мөнхөд өв болог. Учир нь чи миний Бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэсэн. Харин одоо харах тун Израильчуудыг цөл газарт явж байхад эзэн энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш эзэн амласныхаа дагуу 45 жилийн турш намайг амьд байлгав. Ийхүү өнөөдөр би 85 нас хүрлээ. Мосе намайг илгээсэн тэр өдрийн шиг би одоо ч хүчтэй хിവэрэ байна. Би яг л тэр үеийн шигэ тулалдах, гарч орох хүч тэнхээтэй байна. Тэр өдөр эзний надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анаагчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ түүний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж тэднийг би хөөн гарах учиртай юм гэв. Калеб 85 настай байсан хэрнэ Хеброны нутгийг өгөөч гэж гуйдаг. Тэрээр хамгийн хүчрхэг овгууд амьдардаг газар нутгийг өөрт нь өгөхийг хүсдэг. Угаасаа энэ газар нутгийг өгнө гэж амласан учраас Бурхан гарцаагүй хамт байна гэдэгт итгэсэн. Бусд нь эргэлзэж тэнэгэлзэн хойш сууж байхад Калеб 85 настай болсон хэрнээ итгэлийн хүчээ жаахан ч алдаагүй. Йошуа руу очиж хэрэг Бурхан зөвшөөрвөл энэ газар нутгийг надад өгнө үү гэж гуйдаг. Яагаад гэвэл Канаан нутгийг бүхэлд нь Бурхан Израильчуудад өгнө гэд аль хэдийн амласан учраас тэнд хичнээн хүчрхэг хүмүүс, хүчрхэг цэргүүд байсан ч Бурхан бүгдийг нь хөөн зайлуулна гэдэгт тэрээр бүрэн итгэж байсан. Үүнээс л харахад итгэлийн ухаан нь бусад хүмүүсийнхээс үнэхээр өөр байж Бурхан хэдийн амлажсан учраас балчир хөөхөд явлаач тэр газрыг эзэлж чадна гэсэн итгэлээр Калеб газар нутаг эзэлж авах ажилдаа орсон. Нөгөө төгөөр бусд нь дайснууд илүү хүчтэй харагдаж байна. Аймаар юм гэсэн бодолтой байсан болохоор юм бол хойшлуулж байв. Йошуа ямар их бачимдсан болоод өдийг хүртэл бидний эзэлж авсан газар нутаг хичнээн олон билээ дээ. Тэр газрыг хүртэл Бурхан бидэнд амласан байхад юун тийшээ явуулгыг алгуурлаж айж төгссээр суунвэ гэж хэлсэн байхав. Бурханы амлалтанд итгэх туйлын итгэл тэдэнд байгаагүй дээ тэр.
Мөнхийн тэнгэрийн Канаан бидний нүдний өмнө ирээд байна. Сүү зүгийн балаар урсах мөнхийн тэнгэрийн хаанчлалд чухамдаа хэн орж чадах бол? Бурхан Йошуа Калеб хоёрын түүхээр дамжуулан өнөөгийн бидний итгэл Бурханыг л чиглэх ёстойг, Бурханы амлалтанд итгэх итгэлээ алдах ёсгүй бидэнд сануулж байна. Зөвхөн энэ ертөнцид анхаарлаа хандуулж амьдрахын оронд цаашид үхэл байхгүй, үе гашуу байхгүй. Яруу алдарт ертөнцид үеийн үед мөнх ам аз жаргал идэх хэмжээний итгэлтэй байхыг хүсэх байна. Йошуа 1-р бүлгийг нээцгээе. 1-р ишлэлээс 9-р ишлэл хүртэл судалцгаая. Эзний зарц Мосег өөд болсны дараа эзэн Мосегийн туслах нүний хүү Йошуад миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йордны гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чинь бол гიშгэх газар бүрийг би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнд өгсөн билээ гэжээ. Бурханы ийм амлалт байсан. Бүгдийг өгнө гэсэн. Оршин суугчид нь хичнээн хүчрхэг байсан ч, хичнээн бартаасаад тээг болсон ч та нарт бүгдийг өгнө гэж Бурхан амлалт дээрээ амлалт нэмж өгсөн. 4-р ишлэл та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Ефрат мөрөн хүртэл Хидчүүдийн бүх нутгаар дайрсан наран жаргах зүгийн их тэнгис хүртлэх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүгд эцэст нь өгөхөөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Ийхүү Бурхан сүү зүгийн балаар урссан Канаан нутгийн талаар хамлалтаа баттгаж, бас дахин баттгаж хэлсэн ёсороо тэдэнд өгсөн байдаг. Израилийн армийн хүч сулрах үед мөндөр болгож, дайснуудыг нь даржиж байв. Бурхан тэдний хийсэн бүхэнд энэ талаас нь ч тусалж, тэр талаас нь ч тусалж байсан. Ийм л Бурханы тусламжийг бид үргэлж мэдэрч, ухаарах ёстой. Йошуа Калеб 2 Канаан нутагт туйлын найдвар тавьж, түүндээ итгэлтэй байсан шиг бид ч бас Йошуа Калеб шиг тэдний итгэлийн ухаан бусдынхаас өөр юм гэсэн үнэлгээ авах учиртай. 6-р ишлэлээс үргэлжлүүлэн судалцгаая. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдсэд нь өгөхөөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. 7-р ишлэл гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийшч, зүүн тийшч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгийн үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү зочирд, бүү шантар. Хаа явсан газар чинь чиний Бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Манай сайн мэдээнд Бурхан үргэлж бидэнтэй хамт байж тусалдаг. Одоо сайн мэдээ дэлхийд даяар тархаж буй бүхэл үйл явцыг ажиглах юм бол Бурхан цаг ямагт зам нээж өгдөг. Яг л Кореш бусад улсыг эзлэхээр явхад нь Бурхан өмнө нь явж хотын хаалгуудыг нээж төмөр хөндлүүдийг завчин хувааж ялах хамгал нөхцөл бололцоог нь бүрдүүлэн өгч Корешт ялалтын яруу алдрыг өгсөнтэй адилхан. Тэд бидний хоол гэж хашгирсан Йошуа шиг
Өнөө үед бид Бурханы амлалтуудад итгэх итгэлтэй болчихвол бид бүгдээрээ Йошуа болж чадна. Хүн бүр Калеб болж чадна. Ийм тууштай итгэл эзэмшиж Тэнгэрийн хаанчлалыг ганц хоромж мартахгүй байцгаая. Тэнгэрийн орон явах хүн яасан их баяртай байх бол Тэнгэрийн хаанчлал итгэх бат итгэлтэй бол шүү дээ. Тийм биш үү? Дэндүү баяр хөөртэй байх болно. Өнөөдөр Тэнгэрийн хаанчлал нэг өдрөөр ойртлоо гэж бодоод Бурхантай уулзсны ачаар би Тэнгэрийн их нутагтаа буцах ийм яруу алдарт зам Бурхан нээжээ. Израильчууд 40 жилийн турш хатуу ширүүн амьдрал туулсан ч би 40 жил биш 400 жил байсан ч хизээж Тэнгэрийн хаанчлалаас ухард нисэхгүй. Ийм л итгэлээр бид алхам алхамаар Тэнгэрийн хаанчлал руу урагшлах энэ үеийн Йошуа болох ёстой юм. Йошуагийн ухаан зөвхөн эрчүүддэл байх ёстой гэсэн хууль бий юу? Манай эхнүүнэр ч мөн энэ үеийн Йошуа болох боломжтой. Бид бүгдээрээ Йошуа, Калеб шиг Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн итгэлийн ухаантай байх ёстой. ертөнцийн завхралд хуурдагдах ёсгүй. Тэдгээр нь нэг их удалгүй харамсахад хүргэж маш хэцүү байдалд оруулах юм. Бидний явж байгаа энэ зам бол яруу алдар Тэнгэрийн Канаан руу чиглүүлж буй зам. Канааны замаар явж байгаагаа хизээж марталгүй. Итгэлийн ухаанаа дахин нэг шинжилээд эцгийг энэ дэлхийд ирэх тэр өдөр итгэлийн тосоо хангалттай бэлтгэсэн ухаалаг 5 охин шиг итгэлээр сүйт залууг ухтан авцгаая гэж та бүхнээс хүсэх байна. Энэ үед Йошуагийн хашгиран хэрэгтэй. Йошуа Калеб хоёрын шиг итгэл бидэнд хэрэгтэй. Тэнгэрийн гэрүүлүүдийн маань хэний ч Тэнгэрийн хаанчлалын найдвараа алдахгүй байж Бурхны амласан ертөнцид хангалттай орох Тэнгэрийн гэрүүлүүд болоосой гэж хүсээд үүгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.